фитнесийн УК байна. Өнөөдөр би тантай хамт 10 минутны дасгалыг хийх болно. Тэгэхээр энэ дасгалаар бид нар кардио дасгал, хөлөнд орох дасгал, гаранд орох дасгал, мөн хөвлөд орох дасгалыг хийх болно. За тэгэхээр эхний дасгал юу вэ гэвэл шафл дасгал байгаа. Энэ дасгалыг энийг бид нар нэг тал руугаа 2 удаа хийхээр 1 2 3 4 гэж хийгээд мөн планк зогсолт авч байгаа хөлөө тухайруугаа хийн. Тэгэхээр нэг тал руугаа 4 хийхээр хийн. Тэгэхээр энийг бид нар 4 давтаж хийх болно. За бид нөө хамтаа дасгалаа эхлүүлье. 1 2 3 4 нэг тал руугаа 4. За планк зогсолт авлаа. Өвдгөө 2 тухайруугаа хүргэн 3 4 нэг тал руугаа 4 хийхээр. За энэ ингээд нэг оролт болж байгаа. 2 дахь оролтоо хий. 1 2 3 4. За мөн ялгаагүй дахиад санийхаа давтна. 1 2 3 гизээ сайн шамплаад өгөөрэй. 4. За одоо 3 дахь оролт руугаа орж байна. 1 2 3 4. За 1 2 3 4. За сүүлчийн оролт 1 2 3 4. За сүүлчийн планк зогсолт өвдгөө тухайруугаа 1 2 3 4. За жоо уусууж болно. Амьсгаагаа дараад бид нар дараагийнхаа 2 дахь багц. Эхний багц дасгалаа амжилттай дуусгалаа. Одоо 2 дахь багц дасгал руугаа оръё. 2 дахь багц дасгалд ердөө 3 дасгал оруулсан байгаа. Бид нар дундаа амралтгүйгээр дистралаад энэ 3 дасгалаа хийх болно. Тэгэхээр эхний дасгал юу вэ гэвэл арагшаа хайчин суулаа. Зүгээр үндсэн суулт суулаа. Дахиад арагшаа хайчин суул, үндсэн суул. Арагшаа хайчин суул, үндсэн суул. Тэгээ нэг хүлээ эхлээд баруун хүлээ хийн. Энийг бид нар 20 секунд хийн. Энийг хийсний дараагаар нөгөө зүүн хүлээ арагшаа хайчин суул суулаа, үндсэн суул, арагшаа хайчин суул, үндсэн суул. Энийг мөн ялгаагүй бид нар 20 секунд хийх болно. Тэгээд энийг хийж дууссаны дараагаар хөвлийн дасгал руугаа шууд орно. Хөвтлээ босоод энэ дасгалыг бид нар бас мөн ялгаагүй 20 секунд хийх болно. Тэгээд энэ бүх дасгалуудаа дистралаад бид нар 3 удаа давтаж хийх болно. За тэгэхээр бэлэн үү? За эхний дасгал 20 секунд баруун хөл дээрээ хийн шүү. За хайчин суул. Хайчин суул суулаа. Үндсэн суул, хайчин суул, үндсэн суул. Хайчин суул, үндсэн суул. Арагшаагана хайчин суул, үндсэн суул. Арагшаагана хайчин суул, үндсэн суул. Ерөөсөө 7 секунд үлдсэн байна. Үндсэн суул. 1 секунд үлдсэн байна. За одоо сая баруун хөл дээрээ хийсэн бол одоо зүүн хөл дээрээ хийсэн бол баруун хөл дээрээ хийх болно. Арагшаагана үндсэн суул. Арагшаагана үндсэн. Арагшаагана үндсэн суул. 9 секунд үлдсэн байна. За арагшаагана. За 20 секунд хийлээ. Энийн дараагаар бид нар гар дээрээ сүнях байгаа. Гар дээрээ сүнях хэрэг гар дээрээ сүнях чадахгүй бол өвдгөө газар тавьж агаад сүнях гараа заяа. Хэрэг гар дээрээ сүнях боломжтой бол өвдгөө газар тавих шаардлагагүй. За тэгэхээр сүньягаад
баруун өвдгөө баруун тохойн руугаа хүргэнэ. Зүүн өвдгөө зүүн тохой руугаа хүргэнэ. Бид нар 20 секунд хийх байгаа. Ердөө 20 секунд. За бэлнэ. Сунялла, нэг. Сунялла. Хавьер. Сунялла. 3 10 секунд үлдсэн байна. 4 секунд. Нэг сунялтаар дуусгачих. За. Дуусаа одоо 20 секунд хэвлийн дасгал хийх болно. Хэрвээ хэцүү байвал дунд нь амралт аваарай. Хэрвээ амралт авах шаардлага бол шууд өргөжлүүлээд хийгээрэй. Одоо 20 секунд хийх болно. 20 секунд эхэлсэн шүү. Хэрвээ энэ дасгал ингэж хийх нь хэцүү байвал зөвхөн энэ спотн дээр ингэж хийх боломжтой. Заавал бүтэн биеэ газар тавихгүйгээр бас хийх боломжтой. Бүтэн биеэ газар тавих нь илүү хүнд арга байгаа. За 20 секунд болчлоо. Одоо жижиг амраад хоёр дахь оролт руугаа орох болно. Хоёр дахь оролт эхлэхэд 5 4 3 2 1 0. За баруун үлнээс зүүн үлнээс альмагаас нь эхэлж хэмээрээ. Эхэлсэн шүү. Арга шаганаа суул. Үндсэн суул. Арга шаа хайчин суул. Үндсэн суул. Арга шаганаа үндсэн. Арга шаганаа үндсэн. Арга шаганаа үндсэн. 20 секунд хийн. Ердөө 3 секунд үлдсэн байна. Бум. За одоо нөгөө үйлдэл хий. Арга шаганаа суул. Үндсэн суул. Шаганаа суул. Үндсэн суул. Удаас харах юм бол ийм байна. 8 секунд. За болчихлоо. Одоо сум push-up гар дээр сунялтаа хийн. Эхэлсэн шүү. Бум. Эний дараагаа ердөө нэхгүй оролт үлдсэн байгаа. Хоёр дахь оролт байгаа. Бум. За болчлоо. 3 дахь дасгал. 20 секунд хэвлийн дасгал байгаа. Хэвлийгээ сайн чангалж байгаа тийгээрээ амархан арга нь ердөө энэ арга шаганаа бүтэн хөвтгөө. Хэцүү нь хөвтөд татна. Ичээгээрээ 1 секунд. За. За ихад амарч. Хэрвээ энэ дасгал дэндүү амархан байгаа бол минутаа ихсгэж болно. 20 секундны орон 30 секунд хийж болно. 30 секундны орон 45 секунд хийх боломжтой шүү. За тэгэхээр энэ таныг сорихгүй байвал секундээ нэмээд оролтуудаар нэмж. Жишээлбэл өнөөдөр бид 3 оролт хийж байгаа 2 дахь багц дасгалыг тэр нь амархан байвал 4-өөс 6 оролт хийх жишээтэй. За тэгэхээр амарлаа. Дараагийнхаа дасгал руу энэ сүүлчийн оролт шүү. За эхэлсэн шүү. Арагшаа үндсэн. Арагшаа үндсэн. Арагшаа үндсэн сул. Арагшаа сул. Үндсэн сул. Арагшаа сул. Бум. Бум өгцөх рүү орж байгаа. Хөлөнд орж байгаа. Тэрийгээ сайн мэдрээд тэрэн дээр анхаарлаа төвлөрүүлж байгаа хийгээрэй. 20 секунд дуусаа. Одоо нөгөө хөлөө хийн. Эхэллээ. Өгцөх хөл бас хүндөр болж байгаа эцтэй тийм ээ. Халж байгаа нь шууд мэдэгдэж байгаа эцтэй ядарч өгч जैन. Оп, яг баланс алдагдаж जैन. Оп. За, 2 секунд үлдсэн байна. Арагшаа нэг сорч. Бум. За. Одоо хэцүү байвал өвдгөө газар тавьж агаад гар дээрээ суньягараа. За эхэллээ.
3 секунд. Энэ гар дээр санаж байгаа саяны дасгал бол маш сайн дасгалаа. Бүх дээдтэй гарын хүчин ажлаасаас гадна бас хөвлөд айхтар орж байгаа. За сүүлийн 20 секунд хамгийн сайнаар хийгээрэй. Эдгээр дасгал түн. Тэгэхээр би дасгалыг иймэрхүү дасгалуудыг YouTube сувг дээр 5-10 минутын дасгал гээд оруулсан байгаа. Та миний Ука Төмөр YouTube.com руу ороод за дуусаа YouTube.com руу ороод Ука Төмөр гэж хайгаад тэр дотор миний хийсэн 300-аар 400-аад бичлэгүүд байгаа. Тэгэхээр тэр бичлэгнүүдээс 5-10 минутны дасгалууд гэх юм бол миний бүх дасгалууд гарч ирэх байгаа. Тэгэхээр тэндээс өөрийнхөө дуртай дасгалуудыг сонгож байгаад хийх боломжтой шүү. За өдрөө сайхан өнгөрөөгөө надтай хамт дасгал хийсэн танд маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.